Налах дүүргийн шүүх шинжилгээний хилцэн эрүү, иргэн, захиргааны болон арбитийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, бусад улмөр, эд мөрийн баримтыг илрүүлж бэхжүүлэх, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, прокурор, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хэргийн газрын үзлэгт оролцож, шинжлэх ухааны үндэслэлтэд дүгнэлт гаргадаг хууль цахиулах чигүүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 1930-ад оны ихэр орон нутгийн засаг захиргааны хуваар шинжлэгдэж, зарим аймагуудад цагдан сэргийлэх анги байгуулагдаж эхлэх үед Налахын нүүрсний үйлдвэрийн дэргэд 1935 онд цагдан сэргийлэх харуулын пост байгуулснаар тус элтсийн суурь тавигдж, Налах дүүргийн цагдаагийн хэлтэс болсон түүхтэй. Үүний дараагаар 1959 онд 18 аймгийн цагдан сэргийлэх хэлтэс ангиудаас тус бүр нэг төлөөлөгч ирүүлж, криминалистикийн 20 хоногийн хичээл зааж, гэмт хэрэгтээ тэмцэхэд криминалистикийн арга хэрэгслийг ашиглах өргөн боломжийг олгожээ. Үүний адилаар 1992 онд Налахын цагдан сэргийлэх хэлтэст шинжээч бэлтгэх дамжаагаар тус элтсийн эрүүгийн дүн бүртгэлийн байцаагч цагдаагийн Ахмад Мэждийн Батцулан суралцаж төгсөөд хэлтсийн анхны криминалистикийн шинжээч ажилласан юм. Шинжээч байхгүй анх гэдэг юм чинь надад нэг зорки гэдэг аппарат өгөөл. Та гэмт хэргийн зураг авъя шүү. Одоо мөрдөн базаас шигтэй яваад зураг аваарай гэсэн. За гэсэн. Тэгэл тэрнээс хойш би ингээд явсаар байгаад одоо ингээд шинжээч болоод ирсэн гүндэ. Налах дүүргийн цагдаагийн хэлцэд шинжээч, ахлах шинжээч хамгийн сүүлд нь одоо шинжилгээний хэсгийн анхны дарга томилогдож байлаа. 2010 онд өөрийнхөө саналаар өөрийн хүсэлтээр Налах дүүргийн криминалистикийн лабораторид ирсэн. Түүнээс тасралтгүйгээр ахлах шинжээч, дасгын дарга, хэлцэн дарга хүртэл ажиллаад одоо цэргийн байнгын тэтгэвртээ гараад байж байна. Тус хэлтсэн криминалистикийн шинжилгээний чиглэлээр мөр судлал, гарын мөр, бичиг баримт, дүр зураг шинжилгээ хийж, шүүх, ангаах ухааны шинжилгээний чиглэлээр хүний биед хийх шинжилгээ буюу гэмтлийн зэрэг тогтоох, нас, хүйс, бэлгийн боожилт, эрүүл мэндийн байдлыг тодорхойлон, нас барсан хүний үхлийн шалтгааныг тодорхойлон ажиллаж байна. Мөн цагдаагийн байгууллагатай хамтран хэргийн газрын үзлэгт мэргэжилтнээр оролцож, улмөр, эд мөрийн баримт илрүүлж бэхжүүлэх үүрэгтээ оролцсон хэргийн газраас гарын мөр, хөлийн мөр болон биеийн бусад хэсгийн мөрүүд, дээврийн хэрэгслийн мөр, эвдлэгч багжны мөр, цоож, мал амьтны мөр, утаслаг, ширхэглэг материал дүүссэн мөр, галт зэвсэг, тесрэх төхөөрөмж, сум хэрэгсэл, буудлагын уул мөрийг илрүүлж бэхжүүлэн хураан авч ажиллаж байна. Шүүх шинжилгээний байгууллагын уламжлал, шинжилэл, удирдлагын бодлого шийдвэрээр Улсын их хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн чуулганы хуралдаанаар шүүх шинжилгээний тухай хуулийн шинжилсэн найруулгыг баталж, байгууллагыг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгон өргөжүүлсэнтэй холбоотойгоор Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны 1-р сарын 13-ны өдрийн А10 дугаар тушаалаар байгууллагын зохион байгуулалтын бүтцийг шинжилэн баталж, шүүх шинжилгээний хэлтэс болон өргөжин чигүүргийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Одоо хэлтсийн дараагаар хошууч анх заяа, ахлах шинжээчээр хошууч Айлнаш, шинжээчээр Ахмад Назарбек, Ахмад Очтуя, Ахмад Мөнх баяр, шинжээч эмчээр дэслэгч Нямосор, туслах ажилтан ахлагч Болормаа нар ажиллаж байна. Онцлог хийж хэрэгжүүлсэн ажлуудаас дурдвал 1. Ажиллах орчин нөхцөл сайжруулсан чиглэлээр алба хаагчид өөрсдийн нөөц хүч бололцоог ашиглан хэлтсийн нийтдээ 6 өрөөнд иж бүрэн засвар хийж, шинжээч эмчийг стандартын шаардлага хангасан үзлэгийн өрөөтэй болгосон. Төрийн албаны чанар хүртээмжийг сайжруулах, иргэдэд төргөн шуурхай хүндрэл бэрхшээлгүй төрийн үйлчлэгийг хүргэх зорилгоор иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах хайрцаг болон цахим мэдээллийн хуудас, утсаар иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг хүлээн авч байна. Налах дүүргийн шүүх шинжилгээний хэлтэс 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнүүлэн нийслэлийн шүүх шинжилгээний газрын тэргүүний хамт олноор шалгарсан. Хэлтсийн Ахмад ажилтнуудад жил бүр уламжлал болгон Ахмадын баярын болон сар шинийн баярын өдрүүдийг өгтөн хүндэтгэл үзүүлсэн.
Налаах дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд дүүргийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Наран Туяа Налаах дүүргийн шүүхийн шинжилгээний хилцээний алба хаагчдад дэмжлэг үзүүлсэн. Эргэн танд туслын өдөрлөгийг шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтстэй хамтран зохион байгуулж уг арга хэмжээнд 160 гаруй иргэдийн гарын хээний дардсыг авч дурсхан иргэдэд үйл ажиллагааг танилцуулж сурталчлан ажилласан. Налаах дүүргийн засаг даргын хамгийн газраас зохион байгуулсан мэргэжлийн сурталчлах хаяны хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 10-аас 11-р ангийн сурагчдыг хамруулсан шинжээч мэргэжлийг сурталчлах арга хэмжээнд албаны үйл ажиллагааг сурталчлан танилцуулж оролцсон. Алба хаагчдын эрүүл мэндэд анхаарч, алба хаагчдын дархлаа сайжруулах, эрүүл мэндийг дэмжих өдрийн эмчилгээнд тогтмол хамруулж байна. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажилласан чиглэлээр улирал бүр зохион байгуулдаг Налаах Багхангаа дүүргийн хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнд алба хаагчид оролцож байна. Налаах Багхангаа дүүргийн хуулийн байгууллагуудтай хамтран гарын хээний нэгдсэн сангийн баяжуулалтыг эрчимжүүлэх, мэдээллийн сангийн ашиглалтыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах ажлын төлөвлөгөө гарган гарын хээний нэгдсэн санг баяжуулсан. Төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд ахлагчийн алба бидний бахархал сэдвт нэгдсэн чуулга уулзалтанд оролцлоо. Монгол улсын ерөнхийлөгч Зэвсэг түвшний ерөнхий командлагчийн ивэлдор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицер ногоон ирээдүй мод тарих арга хэмжээнд оролцсон. За Монгол улсад шүүх шинжилгээний байгууллага үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойг тохиолдуулан үе үеийн ахмад ажилтан одоо ажиллаж байгаа хамт олондоо мөн тэдний гэр бүлийнхэнд Налаах дүүргийн шүүх шинжилгээний хилцээний хамт олноос ажилтан амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.